Сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа хичээлээр бид YouTube-ээс MP3 файл хэрхэн татаж авах талаар үзэх болно. За, нэгдүгээр баруун дээр булан байх өөрийн хэрэглэгчийн дүрс зураг буюу хэрэглэгчийн хэрэглээр дараад YouTube Studio гэсэн хэсгийг сонгоно. Энэ дээрээсээ 3 дахь дээр YouTube Studio гэж байна гэсэн. За, одоо бүгдээ юу хийх вэ гэхээр баруун гар зүүн гар тал байх цэнцэснүүдээс курсорыг хүлээж хамгийн доор нь Audio Library гэсэн хэсэг байгаа. Audio Library гэсэн дээр туршихад бид нар энэ дээрээс хөрөл бүрийн дуу татаж авах боломжтой байгаамаа гэсэн. За дуу маань хоошоо маш олон хуудас руу хийж байна. Одоо бид нар зөвхөн 30 хуудасын нэг дээр явж байна гэсэн. Тэгээд next page гэхмэчлэн дуунуудыг үзэж болно. За дуу сонсож үзэхдээ урдлын play гэсэн төчлөөр дээр дараад сонсож болно. Хэрвээ татаж авахыг хүсвэл доошоо сум харсан дүрс зурган дээр дараад даунлоод хийж болно гэсэн. Ингээд таны компьютер дээр явах гэхээр энэ дуу ая татагдсан байна гэсэн. За бид нар үндсэн аяаг эндээс ингээд нэг нэгээрээ сонсоос гадна нэрээрээ шууд хайж өгч болно. Жишээ нь за пиано гэж юм уу тийм. За пиано төгөлдөр хуурын аяыг хэрвээ сонгох гэвэл нэрийг бичиж өгөөд ингээ хайж болно. За эсвэл түүх бүрийн одоо MP дуу чимээ гэдэг чинь эдгээрийг сонгохоор тэр яг хэрэгтэй. Энэ Audio Library Classic гэдэг дээр туршиж байгаа хэрэгтэй. За ингээд free music буюу одоо дуунуудын хичээл байж байна. Sound effect гэсэн рүү ороод юуны дуу чимээг одоо хайхыг хүсэж байна. Энэ категори хэсэг дээрээс хайж болно. За жишээ нь би усны дуу чимээг сонгоё. Ус. Тэгэхээр одоо энэ дээр ус юм одоо хоошоо. За гихмчин чимээг авах боломжтой. Хэрвээ татаж авах хүсэх юм бол download гэдгийг л дарахад явах нь. Одоо энэ дуу маань усны дуу чимээ маань татагдаж байна гэсэн. За ингээд та YouTube-ээс MP3-ыг татаж авсуулаа.